За сайн бацгаана бүгдээрээ. Өнөөдөр болохоор 4-р хичээлээ үзье. 4-р хичээлд нь болохоор гараас буюу хэрэглэгчээс яаж мэдээлэл авах вэ? Тэгээд тэр мэдээллийг нь хэрэглэх тэгээд буцаага тэвлэх тийм үйлдэл үзье. За тэгэхээр одоо нэг хувьсагчийг тодорхойлъё. Нэм гэд одоо би нэрийг гараас оруулъя. Нэм гэд тэгээд нэм гэд тэгээд input гэсэн команд байдаг баха. Тэгээд input гэсэн команд нь болохоор надаа энэ дээр нэг юм бичсэн байгаа. Тэгээд команд нь болохоор string би одоо ийм string өчөөд одоо энэ хаалтаа нэгсэн. Тэгээд string хэлбэрт надаа бичиж принтлж гаргаж ирээд тэгээд нэрээ оруулах гэн тэгэнгүүт нь би нэрээ оруулаад тэгээд дараа нь тэр оруулсан мэдээлэлтэйгээр бид нар ямар нэг үйлдэл хийх боломжтой. Энд нь болохоор ямар үйлдэл хийн гэхлээр шууд одоо би энэ дээр Kiril монголоор бичсэн болохоор энэ дээр надаа одоо Copilot буюу юуны Visual Studio Code-ийн одоо хэмэл оюухан надаа энэ санал болгож байгаа. Ийм хэлбэртэйгээр ашиглаж болно. Принтийг одоо ийм хэлбэртэйгээр ашиглаж болно гэж хэлж байна. Тэрийг нь болохоор хэрвээ энэ санал болгож байгаа юм таарах юм бол tab дээр таарчиж болно. Тэгэх юм бол энэ санал болгож байгаа юм би хүлээгээд авчлаа гэсэн үг. Тэгээд би өөрөө тип одоо бичих шаардлагагүйгээр энийг шууд ингээ авчихна гэсэн үг. Тэгээд print сайн уу? Тэгээд name одоо миний одоо нэр тэгээд анхаарлын тэмдэг байгаа. За тэгээ энэ дээр нэг анхаарах юм байгаа. Би өмнөх хичээл дээр болохоор өгөгдлийн төрөл гэж утсан байгаа. Тэгээ өгөгдлийн төрөл нь болохоор эдгээр та нар харж байна. String хэлбэртэй байгаа. Одоо тэмдэгт буюу текст хэлбэртэй юм байгаа. Тэгээд энэ бас string хэлбэртэй байна. Тэгэхээр хэрвээ энд нэмэх үйлдэл хийж байгаа бол заавал энэ нь одоо name гэсэн хувьсагч нь бол string хэлбэртэй байх ёстой. Тэгээд ерөнхийдөө string хэлбэртэй одоо өгөгдлүүд байх юм бол нэмэх үйлдэл нь яадаг гэхлээр англи хэлээр concatenate буюу холбодог байгаа. Хэрвээ энэ хувьсагчууд нь одоо хувьсагч өгөгдлүүд нь бүгдээрээ тоон хэлбэртэй байсан бол энэ нэмэх үйлдэл нь яана гэхлээр бидний тоон дээр нэмж хасдаг шиг нэмэх үйлдэл юм гэсэн үг. Энэ дээр болохоор холбох үйлдэл юм гэсэн үг. За тэгээд ингээд явуулаад үзье. Одоо run хийгээд яваад үзье. Тэнгүүд би одоо гараас мэдээлэл оруулна гэсэн үг. Жишээлбэл нэрээ оруулгингүүд нь миний нэр Сара байлаа гэж бодоход Сара гэж биччихье. Тэгэнгүүт сайн уу Сара гэд надаа буцаад принтлаад дараагийн үйлдэл нь хийгээд гараад ирлээ. За тэгэхээр одоо болохоор одоо насаа оруул гэж хэлье. Тэгэх юм бол одоо надад бас санал болгоод насаа оруул гэдэг Kiril монголоор бичиж гараад ирлээ. Тэнгүүд нь би tab дээр дараад окей энэ надаа болж байна гэд би ингэ автна. Тэгчээд дараа нь би print гэд тэгээд таны нас бол энэ байна гэд надад бас санал гаргаад ирлээ. Тэнгүүд нь би энийг бас tab дээр дараад авчихна. Ерөнхийдөө ийм Copilot суулгаагүй хэмэл оюухан одоо зэрэг суулгаагүй байгаа бол өөртөө бичих ёстой. Тэгэхээр мэдээж бичгээд бол ерөнхийдөө ингэж бичнэ. Өөрөө гараар ингэж бичнэ гэсэн үг. За тэгэхээр таны нас энэ байна гэж гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр одоо би энийг нь явуулаад үзье. Нэрээ оруул гэлээ. Тэнгүү Сара биш. Дээр биш. Энэ доор бичих хэрэгтэй. Сара гэд бичиж. Насаа оруул гэлээ 20-тай гэд бичиж. Тэнгүү сайн уу Сара таны нас 20 байна гэнэ. Та 20-тай юм байна гэвэл монгол хэлээр таарна. Тэгтээ таны нас 20 байна гэд гараад ирлээ. За окей. За тэгээд энэ дээр нь миний түрүүн хэлснээр энэ одоо ийм насаа оруул бид нар энд хитийн нөгөө бүхэл та хэлбэртэйгээр оруулсан байгаа ч гэсэн энэ өгөгдөл нь өөрөө string хэлбэртэй байгаа учраас энэ 20 гэснийг тэмдэгт хэлбэрээр одоо хэлбэртэйгээр оруулсан байгаа. Тийм учраас энэ одоо холбох concatenate гэдэг энэ нэмэх гэсэн үйлдэл хийж болж байгаа. Хэрвээ энэ integer хэлбэртэй байсан бол энэ хийх боломжгүй гэсэн үг.
тэгэхээр яана гэхлээр одоо би жишээлбэл ямар нэг математикийн үйлдэл хий те гараас оруулаад тэгээд математикийн үйлдэл гэж бодъё. Тэглээ гэж бодохтой age гэдэг чинь string хэлбэртэй байгаа. Тэгээд би бол 5-ыг нэмье гэж бодъё. 5 гэсэн тоог те. Тэгэх юм бол тэгээ ингээ авчи age дээр нэмэх нь 5 гэж. Тэгэхээр age чинь болохоор string хэлбэртэй байгаа. Тэгээд 5 гэдэг чинь болохоор энэ дээр тоо хэлбэртэй байгаа. Хэрвээ string хэлбэртэй байсан бол би ингэж бичнэ. Биш. Ингэж бичих байгаа тийм. Ингээ бичих юм бол би нэг string хэлбэртэй байгаа гэсэн үг. Ингээ бичих юм бол тоо хэлбэртэйгээр одоо ялангуяа бүхэл тоо хэлбэртэйгээр бичсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо Python дээр бас нэг одоо арга суръя. Comment Python дээр яаж комментлдэг вэ? Одоо тэр командыг нь явуулахгүй тулд энэ зүгээр юм коммент одоо цагт урд нь биччихдэг байгаа. Тэгэх юм бол энийг код гэж Python өөрөө код гэж харахгүйгээр юу гэж харна гэсэн үг. Одоо ямар нэгэн коммент байна гэж харна гэсэн үг. Тэгэхээр ингээд үзье. Надаа одоо энэ хоёр нь нэр гэсэн хэрэггүй учраас одоохонтой комментлж тийм. Тэгээ явуулах юм бол надад зөвхөн насаа оруулах гэдээ гараад ирлээ. Тэнгүүд нь 20-тай гэчгээр одоо энэ үйлдэл нь хоёр өөр төрлийн өгөгдлийг хооронд нь нэмэх үйлдэл хийж байгаа учраас надаа type error гэд хэлбэрийн алдаа гэд тэгээд string нь integerтэй үйлдэл нэмэх үйлдэл хийж байна гэд ингээ гараад ирлээ. Тэнгүүд нь би одоо Python дээр өгөгдлийн төрлийг бас өөрчилж болдог байгаа. Яаж өөрчлөх вэ гэхлээр би хэрвээ int гэдэг чинь болохоор integer гэсэн бүхэл гэсэн үг байгаа. Бүхэл тоо гэсэн утгатай одоо команд гэсэн үг. Тэгэнгүүт эндээс орж ирсэн тоог бүхэл тоо хэлбэртэй болгож өөрчил гэж би одоо команд хийж байгаа гэсэн үг. Тэгин бол энэ үйлдэл нь одоо алдаа заахгүй. За түүнээс гадна бас нэг юм хэлээ. Би түрүү одоо комментлахыг энэ цагт очиж комментлахыг зааж өгсөн. Одоо энэ дээр нь терминал дээр те одоо хэтэрхий юм байгаа даа штэ. Тэгээ энэ мэдээллийг нь би одоо алга болгоё. Ер нь харагдахгүй болгоё гэх юм бол алга болно гэж байхгүй өмнө хийсэн үйлдэлүүд зүгээр харагдахгүй болгоё гэх юм бол clear гэж бичдэг байгаа. Тэгэх юм бол ингээд цэвэрлэгдчихнэ. Тэгээд дээшээ ингээ харах юм бол бидний хийсэн юмнууд гараад ирнэ. Гэхдээ ерөнхийдөө энэ ингээд илүү их цаа гараад ирлээ гэсэн үг. За одоо энийг ингээд явуулъя. Run хийгээд тэнгууд насаа оруулах гэлээ. Тэнгууд нь авш энэ дээр хийхгүй шүү. Энэ дээр би 20 гэд өгчөн тэнгууд 25 гэд гараад ирчихсэн гэсэн үг. Энэ үйлдэлийг нэмэх үйлдэлийг хийгээд надад эргүүлээд өглөө гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө айгуу тийм юм комплекс одоо код байх юм бол тий код байх юм бол хэрвээ хэрэглэгчээс мэдээлэл оруулах шаардлагатай. Тэгээд энэ биднэрт хэрэгтэй болвол ингэж ерөнхийдөө input ингэж авдаг байгаа. Тэгээд текстээ одоо юу хийх яах ёстой гэдгийг энэ дээр заавраа биччихнэ гэсэн үг. Тэгээд тэр зааврын дагуу хэрэглэгч эндээс гараас мэдээлэл оруулангууд тэр мэдээлэлтэйгээ холбоотойгоор ямар нэгэн үйлдэл кодон дээр хийж болно гэсэн үг. За тэгээд өнөөдөр болохоор нэлээд юм үзлээ. Нэгдүгээрт бол гараас мэдээлэл оруулах, хоёрдугаарт бол энэ комментлах, тэ чагтаар ямар нэгэн командыг болохоор комментлах, тэгээд им принтлэх бас им арга сурлаа. Одоо жишээлбэл одоо энэ print ингээ байж байгаа гэж бодоход энэ нь string хэлбэртэй, энэ нь string хэлбэртэй, энэ нь string хэлбэртэй ийм маягаар хэвлэх боломжтой юм байна гэж харлаа. Тэгээд нөгөө талд нь болохоор энэ терминал дээр clear гэсэн командыг өгөөд бүгдийг нь хөрхөн цэвэрхэн ингээд цэвэрхэн терминалтай одоо цэвэрхэн харагдах терминалтай болох боломжтой юм байна гэдэг нэлээд хитэн аргуудыг суралцлаа. За тэгээд одоо ерөнхийдөө код бичиж сурахын тулд заавал миний хичээлүүдийг дагаж хийгээрэй. Хичнээн амархан байсан ч гэсэн өөрөө хийн гэдэг. Тэгээд ер нь толгойд үлдсэн шал өөр. Тэгээд тэрнээс гадна олон амархан юмнууд нийлээд хэцүү юм болдог байгаа. Тийм учраас амархан үе дээр нь заавал өөрөө гараараа давтаж хийгээрэй.
Тэгээд дараагийн хичээл дээрээ уулзтлаа. Түр баяр та. Үзсэнд баярлалаа. Баяр та.